Ингээл эхэлдэг байлаа шүү дээ. За тэгээд олон жилийн дараа доржин гудамж нэвтрүүлэхдээ доржин гудамжиндаа эргэж зочилсан төвшөөдөө маш их баярлалаа. За гэр бүлийнхэн хүнд бас маш их баярлалаа. За тэгээд үзэгчдээ 2011 оны 11 сард манай Роял телевизийн одоо анхны эфир явсан цагаас эхлэн доржин гудамж гэдэг нэвтрүүлэг үзэгч та бүхэнд одоо тасралтгүй хүрсээр өнөөдрийн одоо 2018 оныг хүрсэн байна. 7 жилийн хугацаа тийм. Тэгэхээр энэ жилүүдийн тэн хагасын 7 жилийн одоо яг хагасын төвшин баяр маань доржин гудамж нэвтрүүлгийн маань хөтлөн үзэгч та бүхэнд хүргэдэг байсан юм аа. За тэгээд доржин гудамж нэвтрүүлгийн маань хөтлөгч, ууган хөтлөгч иргэн энэ одоо доржин гудамжиндаа зочилсанд үнэхээр их баяртай, талархалтай сууж байна. Баярлалаа урилга хүлээж авсанд. За баярлалаа. Доржин гудамж нэвтрүүлгийг анх хөтлж байхад ганц би ганцаараа байлаа. А зочноор ирэхдээ бол одоо гэр бүлийн хүнтэйгээ ирлээ гэж. Дараа ирэхдээ гуруулаа. Тэгээд дөрөв тав болчоод нэгээ сууж авах гэж үгүйсэхгүй. Магадгүй сая манай үзэгчд бас их зочилсан баг те. Энд чи юу үлээ гэж одоо нэг магадгүй энэ доржин гудамж нэвтрүүлгийг бас одоо байнгын үздэг үзэгчд байдаг шүү дээ. Тийм болохоор сая төвшөө гараад бол энэ чи юу үлээ энэ нөгөө нэг бимбо оюун гоёр хайчаа гэдэг аюул. Бас тэгж бодсон баг те. Тэгээд төвшөөд сая ингээд бүр тэр цаанаасаа ингээд их гоё явшгүй шнэ гэж хэлж явах та. Сайн байцгаана уу үзэгчтэй энэ гэдэг гэсэн чи тий. Нөгөө 7 жилийн өмнөх эмоц нь одоо энд гарч иж харагдаж шнэ тий. Тэгээ шууд сэдэрч сад тавьчихсан шнэ. За Монгол иргэд ирэхээр нэвтрүүлгээ булаацтаад боо юм болох уу? Гайгүй байгаа. Зүгээр. Анх чинь 3 жилийн өмнө 3 жилийн би авсан юм байна шүү дээ тий. 3 жил хөтлөө. Тэгээд одоо 5 жилийн дараа ингээд зочноор ирээ сууж ийн гэдэг чинь энэ хувь тавилан бас хүний амьдрал мангар баялаг юм аа гэж бодсон шүү дээ. За тэгээд Төвшин Баяр нь бол манай Роял телевизийн ерөнхий найруулагч байсан. За телевизийн маань одоо анх байгуулагдсан цагаас эхлэж ерөнхий найруулагч албан тушаалд байж байгаад одоо Шведийн Стокгольм хотод гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа. За тэгээд та хоёрыг бол хараад ерөнхийдөө бол залуучууд маань маш сайн мэдж байгаа ах гэж бодож байна. Ер нь залуучууд ч гэлтгүү ээж чинь тэр блогт бас орж ирснээс хойш тий бас үзэж байгаа насны хэмжээ ч гэсэн бас өөр болсон баха гэж бодож байна. Тэгээд мэдээж гэр бүлийнхэн хүнтэй бас албан ёсоор танилцъя да. За манай хүнийг Дөлгөөн гэдэг байгаа. За тэгээд бид хоёр Монгол танилцсан. Тэгээд танилцаад удаагүй байж байгаа шууд Швед рүү явсан байгаа. Тэгээд өөрийнхөө хувийн амьдралыг бол манай өөрөө танилцуулсан дээр байна. За би нэгтлэн мэрэгчлээ. Тэгээд нэгтлэнаараа Монголд ажиллаж байгаа. Тэгээд Швед рүү явсан. За тэгээд төвшөөг яг Royal HD телевизэд ажиллаж байхад танилцсан. За тэр танилцсан тухай бол ерөнхийдөө нэлээд олон Facebook дээр тавигдсанаас бас олон шеэр хийгээл явж явах шигсэн. Гэхдээ бас одоо уншиж амжаагүй үзэгчд манайхан байгаа шүү дээ бас тийм. Тэгэхээр танилцсан түүхээ бас яриач. Манай телевизийн нэр бас аль үед нь авчуулагдаж яваа. Би танилцсан түүхт бол Royal HD телевиз бол сашгүй холбоотой байгаа. Ер нь бол нэгэн төрөв ярьж явсаа гэж бодож байна. Royal HD-г ярьж яг тийм бид хоёр нэг 80-аад он гэдэг нэг Facebook-ийн групп байгаа л. Уус нэг Facebook-ийн группүүд чинь ингээл амар итгэвтэй тал ингээл сайн аймаа хийдэг өсөртэй тэр үед яг тэр үед төвшөө манай тэр группүүд бас орсон байгаа. Тэгээд 80 он учраас тий. Тэгээд нөгөө манай группийнхаа ингээ бүгдөө нийлээд асрамжийн юуны газар руу явах гээд тэгээд тусламжийн ингээ юмнууд хэрэгтэй ингээл тал талаас хүмүүсийг гойгаал ингэжсэн чинь төвшөө уцаараа яриад би ингээ Royal HD телевизээс ярьж байна. Манай мэдээний алба та нарыг дагаа явах уу? Би ингээ та нарыг дагаа явах гэсэн юм аа. Маш хідээс явах юм бэ гэл ингээл уцтаал хэд таны өмнөөс хавлаад уцтаадсэн тийм. Тэгээ байж байжснаа таг алга болцсон. Тэгээд алга болцсон чинь харин амар завгүй байсан мөлий тэр үед айгүй хвчлэгтэй дандаа завгүй байгаадсан мөлий. Тэг ер нь бол анх төвшөө танилцахдаа дандаа Royal HD-гээс ярьж гин. Та нартай яаж яах вэ? Royal HD-гээс гэл байна гэдэг ярьдаг гэсэн. Уцаар тэгжэл хоногшуулж яахгүй өөрийгөө. Төвшөө ярьж ийна гэх юм бол тоохгүй шүү дээ. Найруулагч хүний нарийн ухаан тэнд явсан байж тээ. Бас нэг хүний бас нэг юу явсаа бас тэнд нэг 13 ихний нэг л яваадсан байж тэр чинь тийм. Тэгэхгүй бол намайг чинь анзаарч нөгөө найз үлсэлт явуулахаар ахгүй байгаа гэсэн юм. Тэгэхээр бас телевизийнхаа нэрийг өөрөө телевиз гэдэг чинь өөрөө тийм гоё хүчтэй юм бэ. Тэгэхээр бас энэ телевизд ажилладаг залуучуудад бас миний энэ туршилгаас бас телевизээс ингээ яаж нэг ямар ч эмэгтэй хүн бас те найз үлсэлт авдаг юм бэ. За тэгээд өстой хүний амьдрал гэж таны бүх юм учиртай байдаг гэж бас үний юм те. Тэгээд одоо анхных нь шавыг тавьж гэх юм одоо те тавьсан телевизийн одоо нэрийг барьж амьдралынхаа хантай очирсан байж тээ тийм ээ. Одоо Шведэд амьдраад
бас нэлээд олон жил боллоо тийм ээ. Эндээс хамт явсан уу? Ер нь яг одоо тэр энэ ч хоёулаа ажил мэргэжилтэй тогтсон юм байсан хүмүүс яагаад ер нь гадаад орныг зориод очиж амьдрах болов? Амьдрал ер нь тэнд ямар байна? Тэр тухай яриач. За одоо Шведийн Стокгольм хотод очиод 5 дахь жилдээ одоо амьдран сууж байна. Тэгээд яг хамгийн анхны юу бол нөгөө ээж маань нөгөө биеийн өвдөд тэгээд нөгөө илгээ солиулах шаардлагатай болоо тэгээд судлаа тэгэл одоо хамгийн эцсийн сонголт бол Швед улс байлаа. Тэгээд ерөөсөө за энэ дээр л үзээд алдъя гээл бид хоёр чинь тэр үе танилцсан байсан. Тэгээд ерөөсөө манай хүн ч намайг зоригжуулаад тэгээд шууд явсан л та. Тэгээд харин тэр сонголт бол хамгийн зөв сонголт байсан. Одоо ээж минь бол тэнд илгээ солиулчихсан сайхан амьдарч байна гэж. Тий. Одоо би энэ тун сайн байгаа учраас бид тэр одоо тун удахгүй одоо ээжигээ тэр амьдралд нь ингээд за одоо ингээд та одоо ганцаараа сайхан амьдраа. Нөгөө айлын аав ээж нар ингээд хүүхдүүдэд тусдаа гаргадаг бол одоо бид хоёр тэнд ээжигээ тусдаа гаргаж одоо үлдээгээд одоо та энд амьдраа гэдэг одоо удахгүй ирэх гэж байна гэж. Тэрүүгээр амьдрал одоо сайхан байна уу? Монголчууд маань одоо их сайхан амьдарч байна. Жил ирэх тусам Европод одоо хамгийн их Монголтой орон болж одоо хувирж байна. Тийм одоогийн байдлаар нэг 10,000 гаруй монголчууд байна гэсэн нэг тоо байгаа юм билэ. Яг нь хар тоогоор л гэж яриад байгаа тийм. Тэгээд энэ тэндээс ингээл монголчууд ойр хорноос тэгээд ингээд монголчууд айгүй их ирж байгаа. За тэгээд зарим нэг нь бол айгүй сайхан бас хөлөө олоод тэгээд бас би бас ажиглаад байгаа манай монголчууд маань бас очисон газар нэг жоохон нэр хүндээ унгаах гэдэг. Шведд байгаа монголчууд маань харин бол Монголынхоо нэр хүндийг маш сайхан өргөж яваа юм болоо гэж би боддог байхгүй. Яг л тэнд бас том бизнес руу манай монголчууд маань айгүй гой зоригтой орцсон байна. Дээрээс нь бас одоо энэ сүши тогооч гэдэг одоо энэ юу руу бол Монгол хүний одоо энэ салбарыг одоо монголчууд маань тэнд эзэлж байна. Хүмүүс бол Шведийн тэр дундаа Швед ч өөрөө Европт бол бас том орн шүү дээ. Тэгэхээр сүшиг бол монголчууд гоё хийдэг гэдэг ойлголтод бол хүрэж байна тийм бол. Япон хүнээс илүү байгаад байна шүү дээ. Тэрний нэг баталгаа нь болохоор Соя Казе гэдэг нэг ресторан байдаг. Тэгээ тэр ресторан болохоор зөвхөн VIP үйлчилгээ үзүүлдэг. Тэгээ одоо Шведийн дандаа томчууд, одууд энэ төр цаг захиалж очиж сүшиг ийддэг. 12 хүн авдаг. Тэрний эзэн болохоор монгол хүн. Тэгээ тэр сүши ресторан болохоор Швед улс хэмжээндээ Швед улсын одоо нэг тийм амар том шагнал олгодог ихний тэдэн ресторанд өгдөг энэ төргээл үйлчилгээ, хоолны амт, чанар бүх юмараа ингээд яадаг. Тэрэнд Гран Приг авсан. Тэгээ Монгол эзэнтэй айгүй мундаг байгаа. Тэгэхээр энэ бүхэн ингээд нэг сонсоход ингээд амархан юм шиг ингээд мундаг гэж байгаа болчих. Тэр ах хэвээр айгүй хөдөлмөрсөн гэлээ. Америкт ахтаал сүши хийжсэн, Шведэд чичээд хийсэн гэд ингээд бодглохлоор тэр ахын амар олон жилийн хөдөлмөрийн дараа яг энэ амьдрал нь энэ амжилтанд бий болж байгаа юм байлээ шүү. Тэгэл манай нэг монгол хүн тийм мундаг байхаар чи нөгөө нэг өхрийн ивэр дөргөл 1000 өхрийн ивэр дөргөн гэж бусад байгаа тий яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Яг энэ чиглэлээр сүши хийж байгаа улсуудын нэр хүнд ингээд өсөө явчихж байгаа. Хүмүүс гадаад байгаа л гэж бодохоор бас нэг Солонгост байгаа монголчууд ч бас бодоод идэг шүү дээ тий. Солонгосч одоо бас нэг гайгүй яваа нэг юм ч бас нэг гайтай яваа нэг юм чиг байна тий. Тэгэхээр одоо гадаад ажил хийхээр гарсан гэхэлэр нөгөө яг нөгөө Солонгост байдаг шиг одоо нэг харалцсан барьцсан тэгээд одоо нэг тийм улсууд гэж бодоод байгаа. Тэгэхээр бас худлаа юм биш үзэж шүү дээ тий. Ер нь Шведэд бол монголчууд их тажгүй сайхан яваа юм байна шүү дээ. Тий. Тэгээ Европт байгаа монголчууд чинь тэгэл хулгай хийгээл амьдэрдэг гэж ойлгоод байдаг. Одоо бол 2018 бид тэрийг одоо 5 жилийн өмнө очиход л тэр байдал ингээ алга болцсон байсан. Тэгэхээр чинь одоо тийм ойлголттой болоо салаараа яг гэхээр тэнд монголчууд мэд ажил хийх болцоотой болцсон. Бүр өөрийн бизнесээ хийх болцооны хэмжээнд очсон байна гэдэг чинь. Ер нь айлч газар эхлээд очихоор нэг хөлөө олох гэж бас нэг хугацаа шаарддаг тий. Тэгэхээр Төвшин баяртаа би жил гарan ажиллаад одоо би Монголд ирээ 6 жил болж штэ. Шведээс ирээд бас Стокгольмд байсан штэ. Тэгээ яг бит хоёр нэг жил гарan ажиллаад ингээд зөрөөд явж байсан. Яг нэг өрөөнөөс одоо ингээд зөржижсэн хоёр штэ. Тэгэхээр эндээс одоо ийм ажил хийжсэн те. Нэгэсэнд одоо цагаан гартаа хүн гэсэн үг штэ те. Цагаан гартаа хүн тэнд очиод сүши базаад юм уу эсвэл ямар нэгэн барилгын цэвэрлэгээнд яваад ч юм уу те. Бусад монголчуудын хийж байгаа тэр хар ажлыг хийж даатахад дасахад ямар байсан. За мэдээж дөлгөөний хувьд ч гэсэн энд нягтлан хийж байгаа тэнд очиод мэдээж хөлөө олтлоо янз бүрийн ажил хийж исэн байлгүй те. Тэр сэтгэл зүг давах тэр бүхний ард гарахад ер нь олон зүйлийг туулсан байх та. Бараг л 2 жил басан тий. Тий 2 жил яг тогтсон ажил олцсонгүй. За ёстой яг саяны ярьдгаар барилгын ажлыг төшөөл хийсэн. Цэвэрлэгээний ажлыг бид хоёулаа хийжсэн. Айл цэвэрлэх одоо өөрчлөж хийжлээ.
хятад рестораны арталт нь аяг тавгийн нуугаа баадаг байлаа. За тэгэл ингээл хийж үзээгүй баг байхгүй тий. чинь Шууд мод тариад явж ийсэн. Тэгэл ингээд олцсон ажил зүгээр юу ч юм яа тэгэл тэр үед чинь цалинтай ажилтай байхгүй бол амьдэрч болохгүй байхгүй. Хүний нутгаас шууд ингээл хоосон баяртай гэж явах болчих штэ. Тэгэхээр ерөөсөө юу л олцсон хамаагүй тэрийг сэтгэлээсээ хийх юм бол дараа нь тэр хүн намайг ингээд сэтгэлээсээ хийдэг юм чинь дэлгөөнөө дараагийн энийг хийчих байх гээд надад сайн хандах байх гэж бодоод байнга ингээд сэтгэлээ зориулж юм хинтээ. Тэрнийг манай монголчуудыг бусдаас ялгаруулдаг байх. Айгүй сэтгэлээ гаргаж хийдэг. Энэ цагтанд харуулаад ингээд хийчих гэдэг юм уу? Тийм байдгүй ер нь тийм. Тэгээ тийм болохоор 1 жил 2 жил одоо хүмүүсийн хэлдгээр бол одоо хар ажил гэж хэлдэг. Гэхдээ би бол энийг бол хар ажил гэж хэлдэггүй. Энэ бол яг хүнийг өөрийгөө олох, дээрэс нь амьдралынхаа төлөө зүтгэх, өөрийгөө үнэлэх, хүн цэнэ мэдрэх одоо бүх боломжийг гаргадаг цаг хугацаа. Энэ 2 жилийн хугацаа бол хүнийг яг бүтээд юм билээ те. Шинээр бүтээж байгаа байхгүй тэрийг. Тийм. Тэгээд энэ 2 жилийн хугацааг нэг за зарим хүмүүс болохоор ингээд жилийн дотор давчдаг байх. Зарим нь 2 жил, зарим нь 3 янз янз байдаг байх. Бид хоёрын хувьд бол 1 жил гарan 2 жил бол амар хэцүү байсан. Тэгээ одоо бол өстой сайхан болсон. Тийм. Одоо нөгөө уучраа олоод яаж хүнтэй тэгээ дээрээс нь бас нөгөө бичиг баримтны ихний жил чинь бас бичиг баримтны асуудал байгаа шүү дээ. Европт бичиг баримттай болно. Шууд бичиг баримт хийгээд Монголоос ирсэн усууд чинь нөгөө бурхны визээр ирдэг. Айгу гоё нэр өгсөн. Тэр чинь бурхны визээр шууд ингээ явж чичвэл тэнд чинь бичиг баримтгүй болоод бичиг баримтгүй хүнд ажил олдохгүй тэгэл ингээл өстой ингээл явсаар байгаа л тэгээд эхний 2 жилийг даваал тэгээд бас зарим усуд ингээ шантрадгийн байлээ. Тэгээд шантраад архинд ороод те янз бүр болоод ингэдэгин байлээ. Тэр улсууд жоохон сэтгэлийн тэнхээ хагаал энэ бол богинохон цаг хугацааны л асуудал байгаа гэж бодоод явах юм бол үнэхээр цаг хугацааны л асуудал байдаг юм билээ. Тэгэл 3 дахь жилээсээ эхлээл бүх юм гоё жигдрээд бит хоёрын бичиг баримтны асуудал бүх юм гоё шийдэгдээл тэгэл ингэнгүүт чинь ажил ингээл жигдрээд тэгэхээр нэг тодорхой хугацааг л давах хэрэгтэй. Хүн тийм ахын юм асуудалтай ахлаа дараагийнх юм харж чаддгүй шүү дээ тий. Гинөөхөндөө ингээл асуудлаа шийдгээл хямраад байдаг тий. Тэгээ ихний 1-2 жил яг тэр нэг асуудлаа ингээд шийдчих юм бол дараагийнхаа надаа ийм боломж за одоо хилнийхаа бэлтгэл одоо ийм сурвалж сурчлах юм байна одоо ажиллаа ингэж болох юм байна гэд дараагийнх юм хараа явчих юм байлээ. Тэгэхээр яг тэр ихний 1-2 жилийг ар гэрийнх нь хэрвээ одоо гэр бүлийнхнээ нэгийг явуулсан бол ар гэр нь маш сайн ойлгоод төвчээртэй хүлээгээд тэр хүмүүстэй дэмжлэг өгөө тий урам өгөөд хамтдаа явсан бол бие бинийгээ түшээд яг нэг тэр богинохон хугацааг ингээд таваад гарчих юм бол болно тий заримдаа бас ингээд яг ингээд ярихад айгүй амархан яг цагаад болохоор бас айгүй хэцүү. Жишээлбэл төвшөө тэр ингээд 2 чемодаануудаа бариад ингээд яг очих газаргүй ингээд нэг орой тий. Тэр ингээд гадаа гараад одоо хаана хундах уу. Одоо бүр хайчгаа хоёулаа гэдэг яг ийм нөхцөл хүртэл тохиолдчихсэн. Тэгэхээр яг тэр болгон дээр ингээд хажууд нь ингээд дэмжлэг болохын нэгэн хэрвээ хажууд нь байхгүй бол Монголд байгаа хүмүүс нь ээж ар гэр нь эхнэр хүүхдэн ч юм уу маш сайн ойлгох юм бол гадаад явсан хүмүүс эхний 1-2 жилээ хурдхан даваад тэгээд өчрөө алчнаа л гэж боддог тийм. Ер нь маш их сэтгэлийн тэнхээл тэнд бас хэрэг болох нь шүү дээ. Хамгийн гол юм нь тэр тийм. Монголд байгаа монголчууд маань ингээд Солонгос руу ч юм уу ингээд янз бүрийн орн руу одоо тий ах дүүгээ явуулчаал тэгээд сарын дараа яасан бэ? Яасан мөнгө явуулахгүй бол энд хэцүүдлээ гэж ингээд идэг. Ядаж 1 жилийг тэр хүнд мөнгө нэхгүйгээр те энэ хэцүү проблемтай асуу та нар эх орондоо байгаа юм чинь те бас нэг болгож болно шүү дээ. Тин чин огт хүний нутагт огт хэлийг мэдэхгүй тэнд уучраа олохгүй байхад нь бас давхар хэмжээнээс ингээд мөнгө нэхэл энд амьдрал үцүүдлээ шүүгээд ингээд гэх юм бол нөгөө хүн чинь бүр улам хэцүү болоод тэгэл нөгөө нэг гадаад байгаа монголчууд маань нөгөө архинд орох тэгэл янз бүрийн ингээд байдалтай амиа хорлох өдр байдалд хүргэдэг юм болов уу гэж тэр ажигласан байхгүй. Тэгэхээр тэрэн дээр манайхан бас сайн бодороо хэрвээ ах дүү чинь хэрвээ таны үр хөвгтүүд чинь тийшээ ингээд яа харахгүй л одоо амьдралаа авч явъя гэж гадагшаа явсан бол эхний 1 жилиг битээ тэр хүнийг те урам өгөөд болноо миний хөө болноо миний ах та яаж хийж байгаа л эхний 1 жилээр бид нар ингээд давчвал битээ хойшоо санаа зовоороо өдргээл те ингэчүүл тэр хүнд ингээд амар гоё юм байна. Тийм байгаа шүү. Тийм. Одоо таны блогоос харахад ч юм уу сэтгэлийн хөдлөл өндөртэй ингээд илэн талангүй байдаг бүх зүйлээ ингээ гоё ярьдгаас ингээ харах юм бол сэтгэл хөдлөл их өндөртэй анзаарэгддэг байхгүй. Тэгээд тийм нөгөө сэтгэл зүйтэй хүмүүс хүний нутагт очихоор Монголоо санах асуудал бүр амар их байдаг болов уу гэж би бодоод байна. Ялангуяа одоо урлагийн школтой хүний хувьд бол Монголоо санахаараа
Яаж юм? Ер нь ямар үед уйлаад байна шүү дээ. Уйлаад их орно. Гэхдээ тоглоомч нэрээ яг амар сандаг. Тэгээд нөгөө нэг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс чинь ингээл амархан санаа, амархан хямраа гэл ийм штэ. Ямар санда сайн нөгөө болтын тоглолтыг үзсэн байхгүй. Тэгээ ингээд нөгөө аяа миний 18-наас гэл дуусах. Камстон гарч ирэл дууссан. Би ингээд нөгөө яг уйлж гал өөргөөс базаа за төвчэн шүү гэл ингээд төвшөөрөө харсан ч та ингээд төвшөөрөөс амар уйлсан. Чи шууд ингээд хараад байгаа байлаа. Айгүй их бол тийм байлээ. Тэгээд яа харахгүй тэр багтаа сонсч байсан тэр дуу камертон гарч ирэл 18 насыг дуусчих. Бөмбөрөөд ирсэн. Камера бэцгээд уйлжсэн шүү. Хальт хамт толноо их санаж байна. Очоод бас айгүй их сансан, ажиллаа сансан, уран бүтээл хийхээс ингээл амар их боддог байлаа. Тэгээд нөгөө уран бүтээлээс илүү нөгөө өдөр тутмын нөгөө маргаашийнхаа хоолны мөнгө яах вэ ихөө тэгэл ажил олдвол хамаагүй хийчих гэх. Тэгээ бас нөгөө завгүй байсан учраас тэр мэн бас наашаа нөгөө одоо ажил Монголд байгаа улсуудаа санах нь арай гайгүй байсан. А тэгэл ажил маань жигдрээд ирэнгүүт нь жоохон санах их тий. Зүгээр ингээд нэг морд авчих байгааг харангуйч л ингээл огшоод ингээд юм бэл амар сонио. А зүгээр би жоохон аялгаа урт. Хамт олон шиг юм ах дүүсээ нутаг орноо ингээд санахынхаа ихээр магадгүй энэ блогийг ажилуулж эхэлсэн ч юм уу тий нутгийнхантайгаа монголчуудтайгаа одоо тэр блогоор уулзахын тулд ч юм уу тий би зүгээр яг сая тэгж бол тий тэр бол яг нэг самгалцхан ирэхэнд бол биш тэр нэг арай өөр ирэхэнд яасан бэ гэхээр юу төвшөө маань яг ингээд Royal Club-д ажиллаж байгаад яг энэ ажиллагаа хийж ижаад шууд ингээд баг өсрөөл очсон юм шиг шууд ажилласаа гарлаа шууд ингээд очсон шүү дээ. Тэгэл ингээд шууд өөр ажил юм шиг хийгээл гэсэн эхний нэг жил ингээд гайгүй хоёр дахь жил руугаа ороод гисэн чинь төвшөөгийн ингээд нөгөө темпэнд багтаа муудаал тэгээ нөгөө өөрөө ингээд урлагийн хүн чинь ингээд амар ингээд яг юмаа химээр идэг. Тэгтэл ингээд тэнцээ хийж байгаа ажлууд нь ингээд шал өөр ажлууд хийгээд бодол цэвэрлээ. Тийм. Төвшөөр бодол цэвэрлжсэн гэдэг. Тэгээд тэгэнгүүт хажуунаас нарангууд амар өрөвдөд байгаа байхгүй ингээл энэ хүн чинь ингээл яг мэрэгжлийнхаа амиг хийгээл ингээл тэрнээрээ өөрөө ингэж өдөөгдөж гоё өөртөө ихтэй байхаар байгаад идэг. Гэтэл ингээд нөө өөр юм хийгээл орж иж байгаа нүртэл нэг цаанаасаа ингээл нэг тийм унжгаар энэ төр байгаал. Тэгэнгүүт мэтээр ярилцчаад төвшөө угаасаа яг ингээд ийм янз бүрийн юм найруулах нэвтрүүлэг хийх тэр юм амар сонирхолтой. Тэг битэр нэг удаа ярилцаад хоёул ингээ явах төвшөө би Шведийн монголчуудын талаар нэвтрүүлэг хиймээр байна. Шведийн монголчууд анх ирсэн монголчууд тэг ер нь энэ монголчууд анх ямар хэцүү байсан одоо ямар байгаа. Тэг ингээ олон монголчуудыг төвөрлөд хоёул ингээ юм хийж үзье. Тэгээд энэ нь чивтэйж өөрөө ингээ чөлөө цагаараа дуртай юм аа гэгээд би бас тийм амар дуртай. Тэгээд ингээд чи надад туслаад би бол ингээд яг ингээд найруулад ингээд хий чинь хоёулаа ингээд энийг ингээд чөлөө цагаараа хий. А бус үеэр ажиллаа хий. Инх юм бол ядаж ингээд амьдрал сонирхолтой ингээд эн чи ядаж сэтгэлээр унахгүй ингээд гоё цоглог байна маа нэргээд. Тэгээд би яг 16 оны 1 сард заат хийгээд тэгээд шведх монголчуудын тухай 3 зурвал нэвтрүүлэг хийжсэн. Чинь 26 хүн орлоо. Тийм. Ер нь нийтдээ нэг 30 гаруй хүмүүс оролцоод тэгээд 20 хэдэн хүмүүсээс нь ярьцлага аваад битээр тэрүүгэндээ л хөөрхөн хийсэн аюул хөөрхөн хийсэн амар сэтгэл гаргаж хийсэн бас. Тийм. Тэгээд тэр нэвтрүүлгээр дамжуулж Швед байгаа бас мундаг яваа монголчуудтай танилцсан. А дээрээс нь тэр улсуудаас аягүй хурам авсан. Би болох юм биш үү? Би тэр хичээх юм бол болдгийм биш үү? Яг тэр мундаг улсуудыг чи хайж олж байгаа л очиод танаас ингээ яриа авъя гэдэг. Айгүй дуртай. Тэгэл яриа өгөөл тэр хүний анх ирж исэн түүхийн, анх энэ ажлын гараа руу орж исэн түүхийн сонсон гуч ингээ өөрөө ирэхгүй. Яагаад бит хоёр болохгүй гэж энэ хүн ингээ болцоод ахад тэгээд битрээс хэцүү юм шиг гэдэг. Зэрлэг их урам өгсөн шүү нэр. Тийм. Тэгэл ерөөсөө за хоёлаа энийг ерөөсөө үргэлжлүүлээд хийгээд. За тэгээд ингээд тэр цааш нь би үргэлжлүүлээд явчихсан. Ингээд тэгээд тэр нэвтрүүлгийг гаргаад Швед байгаа бусад одоо бас мундаг зөндөө яваа монголчууд байгаа шүү дээ. Бусад монголчууд руугаа битээр ингээд нөгөө очиж одоо лайв хийх хэлбэрээр одоо тийм ингээд нэвтрүүлэг хийдэг байлаа. За тэгээд битэрийн чинь гол зорилго нь бол ингээд гадаадад ингээ хөгжил юм байна бас юм мундаг байдаг юм байна. Тэгээ монголчуудаа харуулах зорилгоор урам өгөх зорилгоор те ингээд хийдэг байсан чинь нөгөө эсэргээрээ тийм зорилго агуулж өгнө хийсэн. Тэс чи эсэргээрээ нөгөө Швед улсыг сурчлаад тийм учраас Солонгост байгаа монголчууд, Монголд байгаа монголчууд, ойрхон байгаа тэр Чех, Германд байгаа монголчууд хүс наа чи очил доо, наа чи очил яах юм те ингээд юу бичиг баримтны ингээд шууд очиод ресторан нээчих юм уу, шууд очиод цэвэрлэгээний байгууллага нээчих юм уу гэл ингээд битээрээс асуугаад ирсэн чинь тэр нэг өдөр ярилцсан. Энэ юусо буруу юм байна. Швед улсыг сурчлаад дээрэс нь ингээд монголчуудаа наашаа татах. Уг нь бол тэр энэ гоё юм чинь Монгол руугаа экспортлох тийм зорилготой байсан. Тэгээд тэр нэвтрүүлгээ ерөөсөө зогсоогоод тэгээд ерөөсөө л дэлхийгээр ерөөсөө монголчууд ингээд тарцсан байна. Дээрээс нь онлайн орчин чинь яагаад зөвхөн Швед улс гэдэг ингээд
одоо тэ локейшнийг ингээд барих хэвээр яагаад дэлхийгээр тарсан монголчууд руу чиглэж юм хийж болохгүй гэдгээ тэгээ ерөөсөө ингээд задлаад бүх орн руу болгоцсон байхгүй. Тэгсэн чи тэр ч айгүй зөвцсөн юм байлээ. Тэгэл оронд байгаа монголчуудыг уулзуулдаг, тэнд байгаа мундгуудыг одоо ярилцдаг тийм болгож хувирхсан юм аа гэж. Одоо ер нь хичээнд байгаа гэжтэй. За сүүлд үзэгч чинь бид тэр чи бас тийм амар баслаа гэвшээ нэг 170 хэдэн мянга болцсон байсан. Facebook пэйж мэн. Чи хамгийн анх айгүй сонь зэ. Тэр чи нөгөө ингээд ажил ингэдэг байгаад би чи нөгөө Солонгост бас сургууль сурсан. Тэгээд нөгөө ерөөсөө за хоёлаа яах вэ юу хийх үү гэснээр хоёлаа 8 хийе гэ. Тэгээд тэр нөгөө Korean Top Sale гэдэг би Солонгосоос ингээд юунес Солонгосын сайтнаас нөгөө айгүй бөөнөр намдаг юмнаас утасны гэр наалт тэр ингээд захиалаад тэгээ шивэд рүү аваад ирдэг. Ингээд нөгөө юу шуудангаар бөөндөд авчдаг. Тэнгүүтээ тэрийг Korean Top Sale гингүүтээ тэнд байгаа пэйж нээгээд тэнд байгаа улсуудаа амар би өөрөө хүргэж өгдөг. Өнгөө хүргэж өгнө гэж. Тэгэл хүргэлт өнгүүгээл тэгж хүргэж өгдөг анх кейс зардаг байлаа. Шивэд. Тэгээ тэр пэйжийг анх яг Positive Mongolians гэдэг пэйж маань Korean Top Sale гэдэг нэртэйсэн байхгүй юу? Тэгээд тэрүүнийгээ эхлээд ингээд зааж маш ингээд сүүл рүүгээ тэгээд за энийг болиё гэх. Тэгээд яг ингээд тэгээд нөгөө яагаад болцсон гэхээр нөгөө Солонгосоос битэр эхлээд нэг хайрцаг бараа аваад тэрийгээ зараад өө өстө хөөхөн дараагийнхан барааг авъя гэд. Дараагийнхан барааг захиалаад аваад ирсэн чи амар өндөр татвар ороод ирсэн. Нөгөө нэг буцаага нөгөө дараагийн юу байхгүй болчихж байгаа байна. Шууд нөгөө тэр чинь эхний бараа зүгээр байсан. Хоёр дахь дахиад нөгөө яг тэр нөгөө гэрээ хаягаар яасан чинь өө эдгэр чи юу болоо тэр юунд чи ингээ онлайны бизнес их чинь айгүй өндөр татвартай гэдэг юм лээ. Тэгвэл нөгөө татварыг төлөхгүй бол болохгүй болчихж байгаа юм байна. Тэгэл татварын төлөө битэрийн бизнес унсан юм аа. Манай ерөнхий найруулагч очиж бизнес хийж үтсэн байна. Тэгээ бас юм л үзэж байгаа юм байна. За тэгээд сая хонх дугуурлаа. Манай доржин гудамж нэвтрүүлэг анх хийгдэж эхэлсэн цагаас хойш хүрэлцэн ирсэн зочдоо байнга амттай сайхан буузаар дайлдаг байсан. Одоо бол Хөмнөө Аз хүргэлтийн хоолтой хамтран ажиллаж амттай сайхан хоолоор зочдоо дайлдаг. За тэгээд би ямарчсан хаалга онгоолгоо. Та гурав яриагаа өргөх. За буузаа болсоо. Тэр бууз бол айгүй удаа би ч бүр буузыг чинь тултал тэнцэг гиндэг байлаа шүү дээ. Энэ галтгоо нөгөө одоо ингээ харахад бол өөрчлөгдөг байгаа. Өөрчлөгдөг яг хэвээрээ манай гэр маань. тоол юмэр болж байна. Энэ дөржингууд чиний тэр бууз аваад ирэхгүй яа. Анх чинь яг энэ анхны нэвтрүүлгийг хэлэхэд 3-4 хөтлөгчтэй байсан байхгүй. Тэгэл нөгөө хэд маань солигцоор байгаа л ганцхан бээл ерөөсө тороогоод над дээрс өвчнөө хөтлөгчнүүд дамжиж орж ирсэн дээ тийм. Одоо бол хүмүүс ч бас нэг одоо тэр зам эмгтээч үуч одоо бас нэг таргалалтын талаар бас аягүй тийм санаа зовдөг болсон байна шүү дээ тийм. Тэр нэвтрүүлгийн эсрэг бол манайх байгаа даа шүү дээ. Оройгод 22 цагаас тэр зам амралтын өдөр гарна. Маа нэвтрүүлгийг үзэж байгаа чимээг хүн босоод явдаг юм л да. Босч яваад юу их хөлөр хөргөчөө татдаг гэдэг шүү дээ. Хүмүүс айгуугаа ингээ хоол идэдэг. Тэгээд нөгөө хоолныгоо талаар яриад айгуугаа аппетиттай нөгөөдгөө идээл ингээ чимээг хүн босч яваад ингээ хөргөчөө онгоолгодог хүмүүс хүртэл байна цаан чи. Одоо тэгээд Хөмнөө Аз хүргэлтийн хоол манайхтай хамтарч ажилладаг. За. Маш амттай. Тэгээд маш хурдан хүргэдэг. Одоо ер нь манай нэвтрүүлгийг үздэг үзэгчд бол ер нь мэдэндээ ер нь баг ихэнх нь захиалдаг болсон байх энэ хоолыг. Өмнө нь бол бууз юу яагаад тэгэл бууз их иддэг байсан. Бууз иддэг байсан тухай яриач. Ер нь ингээд нөө нэвтрүүлэгт ороод эмэгтэй хүн ялангуяа хоол идэн гэдэг чинь бас айгүй хэцүү асуудал шүү дээ тий. Тэр тухай Төвшин Баяр маш сайн ярих байх. Би тэр нөгөө юу айгүй сандг юм аа нөгөө 3 нөгөө маа ихчи маань нөгөө дэлгэрмаа оюун тий болормаа 3-ын тоглолт болохгүй. Тэгээд яг манай дөржин гудмаар яг зочноор орж исэн байхгүй. За тэгээд би чинь айгуу сүрхий бас нэг сүйтэй цаймаа чамчнаа. Тэгээ буузаа ингээл тавиад сүйтэй цайгаа авчираад тэгэл нөгөө ингээл урд нь тавьчихна. Тэгэл нөгөө чи ингээл ярьж байгаа сүйтэй цайгаа ингээл уусаж нөгөө сүйтэй цай чинь нөгөө жоох ингээ уухгүй уучаар дээр нь өрөм хаа тэгээ бүгд тэр өрөм игээд ороод бүгд садлаа авчаа. Би өөрөө үртэл садарч байгаа юм. Тэг 3 эвэгтэй үдий чи игээд баах ингээ энэ цагаан юм унжуулчих. Айгуу эвгүй харуулж. Тэгээ нөгөө чигээд нөгөө эмгтээчүүч айгүй гоё буузаа иднэ ингээл айгүй гоё ингээл нөгөө Орсын ирчүүд болоо тэгээд нөгөө Люминогийнхоо орж ирсэн. Тэд нар бол өстой үнэ хайнг идчихсэн л да ууц чигээл аваад тэр нь амар гоё харагдаж байгаа ч бууз чиг тэгэж идүүлээ гоё утгаараа идсэн болж байгаа. Тэгээд эмгтээчүүд маань ингээд иддэг байсан. Тэгээд хамгийн сонин бас
бууз идэх тэр стилүүдийг бас гаргаж ирсэн болов уу гэж бодсон шүү дээ. Ирчүүд их гоё нэ. Бид нар ч бас нэг хэсэг бууцтай байлаа л да. За. Одоо энэ өнгөрсөн цагаан сараас өмнө бараг буузаа зогсоосноо да. За. Тэгэхэд бас бууцыг бас их гоё байдсан. Тэгэл эмгтээчүүд за жоохон байж тий. Одоо ярьж байгаа юм мэднэ гэдэг чинь жоохон хэцүү тий. Гэхдээ одоо тэгээд манай ирчүүд одоо сэргээр яах юм сайхан барьж байгаа ичигээл өртөөс ингээд Тэгээд нөгөө тэр үеийн нөгөө ирсэн буузнууд маань дотроос зэрлэг том өөхтэй. Тэр чинь зачин бүзэл. Тий. Хөө тэгэл ингээд амруу ингээд би ч нөгөө өөх идэж чаддгүйсэн. Нэг удаа бүр санаад нөгөө юутыг зочдтойгоо яриад амар том бууз амруугаа хийгээд ингэсэн чинь нүл өөх аманд ороод ирсэн. Залгих хэцүү шууд хүүгээ гаргах хэцүү. Тэгээд шууд цаашаа явуулсан шүү дээ. Сүүлдээ манай бууз чи өнгөтэй болсон шүү дээ. Оо тийм үү. Тий, ингээд айгүй тийм ногоон өнгөтэй тийм нэг эко бууз муцтай болсон тийм ээ. Нэг X түүцийнхаа ороод амар ицсэн гэж яриад байдаг үстэй. Тийм шүү дээ. X түүц бүр 2 жигнүүр хийсэн шүү дээ. Бүр тэр бүр их тогтоосон шүү дээ. Бууз маань дуусчаа дахиад тийм жигнээд. Оо дахиад тавьж буузаа гэдэг. Тэгээд тэр чи одоо хилүүл яах вэ? Үлдэгдэл бууз мууз чи савуулж авч ямар гоё бууз юм бэ? Тэр өстэй экор тогтоосон. Тий. За дахиад ирсэн байна. Аа. Идэх үү? За бид хоёр чинь одоо сүүлийн одоо 9 сар цагаан олтон болсон байгаа. Тийм тэгээд гүйэлгүйтэй тэгж их бууз ицсэн хүн тэгээс гүйлээ. бууз махныхаа нормыг л тэгээд дуусгацсан юм шиг байд. Тэгээд нөгөө цагаан олтон болцсон учраас уучлаарай энэ хоолыг идэж юунаас нь тэгээ будаанаас нь ичээ. Будаан мах байна. Өнөр бол гайхалтай сайхан үнэртэж байна. Тэгээд хоёр инийг битээр инийг ичээтэй. Болох шалтгаан юу лээ? Яагаад цагаан алтан болов? За энэ талаар одоо манай хүн аягүй сайн ярив. Цагаан алтан болсон шалтгаан болохоор одоо манай хадам ээж маань биеийн байдал тэгээ бид хоёр эмнэлэгт хараг жил орчим ээжигээ сахиж байсан учраас эмнэлэгтээ байнга ойр байгаад ээж маань байнга хоол зүйч эмч орж ирж зөвлөгөө өгдөг. Тэгээ дээрээс ингээд энэ бүхнийг сонсоо дээрээс нь би өөрөө бас нөгөө шүдэд яг одоо хүнд өвчтэй хүмүүсийг асардаг ажил хийдэг байхгүй. Тэгээд энэ ингээд нөгөө эргэн тойрон дандаа өвчний асуудалтай хүмүүс байгаад дандаа нөгөө хоол зүйч ирж зөвлөгөө өгдөг. Тэгээ би өөрөө бас ингээд нүур амаар их юм гардаг хүндрэгтэй бас проблемтэй дэрсэн. Тэгээ төвшөө бас яг ингээд асуудалтай байгаад тэгээ би тэр ерөөсөө яг шийдээд энэ ерөөсөө бүх юм яг хоолноос болд юм байна. Тэгээ хоолны талаар маш сайн судлаад тэгээд ерөөсөө хоолыг заавал махгүйгээр махтайгаар биш махгүйгээр орлуулад идэх боломж өгд юм байна гэдгийг мэдэж аваа. Тэгээд тэрийгээ сурж аваа. Тэгээд бүхнээс гарсан. Тэр шууд гарцсан тий. Шууд гарцсан. Тэр нөгөө эмч тэр нөгөө хэлсэн хамгийн гол юм нь юу вэ гэхээр хүн өдөр болгон ер нь бол хүн дээр бийцэж явах хэрэгтэй юм байна. Энэ нөгөө хор бохрийг бол гаргаж явах хэрэгтэй юм байна. Тэгтэл битэр чи ингээд заримдаа 5 өдөр бүр ингээд 7 хоног моногоор ингээд хүндэрч чадахгүй ингээд тэндээ гацчдаг. Тэг эн чинь өөр айгу муу юм бэлээ. Тэгээд одоо манай ээж чинь тэр нөгөө илэг солиулах шалтгаан ч ерөөсөө буруу хооллолт, буруу амьдралын хэмнэл тэр байсан. Тэгээд ерөөсөө яг л ээж маань бас л яг ийм проблемтэй байсан. Тэгээд бид тэр яавал одоо өдөр болгоны одоо тэг ингээ хүндэрдэг юм хэвийн одоо нөхцөл байх вэ гэсэн чинь ерөөсөө л энэ махыг багасгаар зөв хооллолтыг хэрэгжүүлээ гэх. Тэгээд бид тэр шууд махнаас гарсан чинь яг л тэний эмчи хийснээр. Тэнгуү чинь ингээл өөрөө ирэхгүй хөнгөн болж байна. Сэтгэл санаач аягүй гоё өөдрөг болж байна. Тий. Эрэг үр дүнгууд бол аягүй их байна. Тэгээд мах бол хүний бид бол одоо тий уураг өгдөг. Тэгтэл уургийг бид нар зөндөө олон ногооноос авч болох юм билээ. Тий. Тэнгуү чинь бид тэр ингээд нөгөө уургийг өөр ногооноос ингээд нөхөнгүүт нөгөө мах идэх тийм хүсээ төрөхгүй болчих. Бүр илүү амттай. Та нар өөрөө яг цагаан хоол идэх юм бол ногоо чи ямар гоё амттай. Тий. Одоо энэ ногоонууд бид тэр чинь цагаан хоолтон болоо эхлээд зэрлэг таргалсан шүү дээ. Эхний 2 сар нь хоёулаа таргалаа тий. Үн ногоонууд чи ямар гоё. Өмнө нь бол зүгээр махтай ингээ хойлоод нөгөө махны амт тэр ногооны гоё ингээ хоолны нөгөө амтуудыг алга болчих. Хоолны одоо төрөл амт цөөхөн бисэн тий. Бууз, хойшуур, тийм юм гэл нэг иймэрхүү юм. Ногоотой болсон ч амар олон төрөл болоод тэгээ бүгд гоё санагдаа эцээрээ нэмс хойлоо бүр амар таргалсан тэгээ цагаатай хүмүүс доронхаа гэж худлаа байна гэ. Тэрийг бол яг тохируулах хэрэгтэй юм байна. За одоо тэгээд үүсний цаанаас одоо нэг тийм махчин чанар байдаг шүү дээ тий. Тэгээд одоо шууд ингээ гарчна гэхэлэр одоо надад бол одоо тийм нэг амархан санагдахгүй л байна бас тийм. Хоёр бас тэрийгээ сэрээхгүй яа. Би бас хэлжсэн нөгөө нэг хүнээс нөгөө цагаан олтон хүнээс асуужсэн байхгүй. Монгол хүнээс л дээ. Тэгээ Монголын ингээ фэйсбүүк аягүй болон группүүд гэдэг юм цагаан олтнууд амар том 22 жил яг Монголд цагаан олтон явж байгаа. Вэг бүр ногоон олтон үнтэй. Тэгээ Монгол хүн ч одоо ингээд мах итгэхэр хэцүү байдгүй юм шүү гэсэн чинь нөгөө хүн чи манайх харин тэгэж ингээд ойлгодог юм аа тий. Хэрвээ Монгол хүн мах иддэг гэдэг бол ойлголттой гэдэг юм ба тэгвэл одоо Итали хүн пицца иддэг, Америк хүн бургер иддэг тий.
одоо юу гэдэг юм бэ? Тийм ойлголт тэгвэл одоо байх нь шүү дээ гэж надаас асуугаа. Тэгээ би ингээ бодсон чинь нэрэл тийм. Америк хүн бүргэрэл идэх ёстой гэл тий. Бүргэрээс гарч болохгүй гэсэн ойлголт байхгүй ч тий. Итали хүн пиццагаа л идэх ёстой гэл тий. Яг тийм ойлголттой болох гэдэг байгаа байхгүй. Энэ бол тийм биш юм байна. За тэгвэл тэгээ өнөөдөр тойр идэх бол битэр идэх бай. Дараагийн За бас сүүлийн үеийн бас нэг сонин сайхан гэвэл миний асуух гэдэг асуулт бол эмэгтэй хүн ингээд хурмын даашин өмсөж үзэл ер нь хүний амьдралдаа заавал хийж үзэх ёстой юм хурим байт юм байна гэж мэддгийм байлээ. Би бас нэлээд олон жил амьдарсныхаа дараа 2 хүүхдээ болсныхаа дараа хурим байсан байхгүй. Тэгээ тэр үед би хурмын палаж өмсөж үзэл би айл түрүүний ийм гоё аз жаргалтай юм мэдэрч яахгүй яава гэж бодож байлаа. Тэгээ тойрын хувьд бас саяхан одоо хурмаа хийгээд за одоо баг бал сарн дуусаагүй л явж байгаа байлгүй. Тэр нь бас наашаа явчихсан. Манай төвшөө бас их л уйлж харагдсан. Тэгээ сэтгэл хөдлөл үнэхээр дээцэгтэй байсан. Дүлгөөн маань бас нулимс туслуулж амжуу. Амцаа. Эсвэл яг тэгдэм билээ. Яг нэг хормын хувцас өмсөд яг хормын өглөө ингээл бүх юма бэлдээл ингэнгүүт ингээл дотроос огшоол зүгээр ингээл юу ч одоогүй хат ингээл зүгээр өөлчих гал идэв л тий. Тэгээ тэр өтөржингээ ингээл өөргөө амар барьд юм. Яг тэгдэм билээ. Палажа өмсөнгүүт яг энийг эмэгтэй хүн болгон ингээ мэдрэх ёстой зүйл юм байна. Хүнийг амьдрахтаа заавал хормоо хийх ёстой байна гэдэг тэр амар сайн ойлгоо дараа нь ярилцаа. Тэг хүмүүс таарсан болгондоо заавал хормоо гэдэг. Ерөөсө оройтно гэж бол хизээч байхгүй. Ерөөсө хормоо заавал хийх ёстой юм байна. Энэ мэдрэмжийг эмэгтэй эрэгтэй авчиж маш олон хүмүүсийн нүдэн дээр өөрсдийнхөө хайртайгаа хэлэн. Дээрээс нь хамаатай сад найз төхөн одоо хамгийн татны хүмүүсийнхаа өмнө бие бинийгээ хайрлан таалан бүх амлалтыг өгч байгаа учраас энэ бас нэгтлийн аягүй том хариуцлага болд юм байлээ. За төвшөө бол энийг аягүй сайн ярина. Гэхдээ яг хөө битэр энэ хурим ихт битэр нэг тэнд очиод нэг тийм гоё нэг мөрөөдлийн самбартай болсон байхгүй. Тэгээд тэр самбар маань болохоор 2017 онд бичигдэж битэрийн хан дээр ингээ өлгөгдсөн. Тэгээд 16 тий. Тэгээд битэр тэн дээр 2018 онд хоёлаа яаж чигаад хуримаа хийнэ гэж бичсэн байсан байхгүй. Тэгээ бүр ингээ хорим хийх зураг мургаа тий ингээд хамгийн гоё ингэж одоо ширээгээ засны эдрэгээ зураг мургийг хажууд наагаад интернетээс олоод тэгэл нэг талаараа яг тийм самбар хийчмээр юм шиг надад санагдсан. Тэгэл ингээд он цаг ингээд ойлтох тусам чи ингээд 2018 он ингээд харагдангуут 2018 он 20 их хэвээр хүн чи ингээд өөрөө ирэхгүй бэлдээл тэгэл ингээд бэлтгэдэж явсараагаад 2018 онд яг мөрөөдлийнхөө дагуу яг хүснээрээ яг бодож ирснээрээ хурмаа хийсэн. Тэгээ энэ бит хоёрын хүссэн мөрөөдсийн хурмыг хийхэд хамгийн их одоо нөлөөлж хамгийн их тус болсон хүн бид тэр чи хоёулахна хийнэ гэж байхгүй шүү дээ. Манай тэр одоо сонгож авсан Exa студийнхэн бол маш их тусалсан. Тэдэр маань бол ерөнхий зохион байгуулалт одоо ч 20 их чинь бүр амар болцсон юм байна дөө. Бид тэр чинь тэнд яг 5 жил болж байгаа л ерөөс огт ирэхгүй байж байгаа л ирээл хурмаа хийж байгаа учраас шууд ингээл захиалцдаг бүгднгийн ингээл гоё бэлдээ өгчдөг юм байлээ. За тэгээд бид хоёр бас нэг арай өөр нэг ерөөсө хурим хийхээр ингээ зарим усуд ингээ юу яадаг юм бэлээ. Заавал тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэх тийм байх албагүй юм бэлээ. Тэр хоёр л хос хурмаа хийж байгаа юм чи тэр хосод юу таалагдж чинь заавал тэр сүү ёслыг хийх албагүй юм байна те. Заавал тэн дээр морин хуураар ингээ хүн хүний сонирхол тоо. Яг нөө өөрөөсөө сонирхолтой тааруулаад тийм юм илүү гоё кайф илүү гоё аз жаргалтай юм бэлээ. Бид хоёр тэн дээр яг л хүснээр бид хоёр классик стилээр хиймээр санагдсан. Тэнд оркестр авчирмаар байсан. Тэнгүүтээ бид хоёр хурмын ордоо ормооргүй зүгээр ингээд гоё яг ингээл нэг те ингээ гатаа хиймээр санагдсан. Тэгээд заавал одоо тэрийг ингээ те тэр нэг огт танихгүй хүнээр чи тэр хормын ордны хүнийг бол хүн болгон таних байхад гэхдээ нэг ч уулзч байгаагүй тэр хүнээр хийлгэжсэнээс үнэлж явдаг. Тийм хүнээрээ хоёлаа яг хормынхаа ёслолыг хөтлүүлүүл яасан бэ гэдэг. Тэгээ бид тэр чинь нөгөө гэр бүл судлаач Наранбаатрыг аягүй хүндэлж явдаг байхгүй тэр гэр бүлийг. Тэгээд чи ингээд бид тэрийн ингээд ёслыг удирдаад өгөөч гэсэн чи өөрөө хүртэл шокнд ороод болох юм уу нэрээ юу гэ. Тэгээд өөрөө ч гэсэн ингээд айгүй гоё бэлдэж ирсэн байлээ сэтгэл гаргаад. Тэгэд энэ бүгдийг ингээд бацаад ингээд харах чинь хоримлж байгаа бит хоёрт ингээд амар гоё санагдчихж байгаа байхгүй. Яг л хүснээр бүх юм хийж байгаа учраас. Тий. Тэрнээс хорим хэрэг заавал тэр л байх ёстой гэж өөр таалдахгүй ч гэсэн ингээд суугаад байх хэцүү юм билээ. Тэгээд бас хорим их гэж байгаа улсуудад бас артлын нууцудаас нь жоохон хилчгүй те амар хөөсдөг юм байлээ. Яагаад тэгэхээр чи яг хоримд орохоос өмнө сайн идэж аваараа тэгэхгүй бол яг ингээд ширээн дээр ингээд сууж чаар бид чинь за ороод одоо ресторанда ороод хоол ичих юм чинь ингээд юм идээгүү суудсан байс чинь ингээд нөө бид хоёр чи ингээд яг нөгөө төв ширээн дээр суудсан нэг чи гарч ирсэн хүн болгон бид хоёр ч юм яриад
битээр зориулаа ингэнгүүт битээр өөдөөс хоол идээ суугаад байж олдгүй юм билээ. Хоол харагдаад аваад ингээд яваа. Тэгээд бодоод байж байгаа тийм хүмүүс солиод авъяана гэж дотроо бодоод. Энэ ч бас нэг ч одоо сонсоогүй биш байна. Энэ ч бас 2 3 сонсч юм байна. Аюу гүнстэй байлээ. Яг нэг хурмаа ижсэн бас нэг таньдаг хүнтэй бас нэг өшгөний ард орж ирээд аль наадах шгааслын 2 сард идэх. Тэгээ 20 дол яаш бас тий. Дэлгөөнөд нэг байсан нэг мантууд бэршгээс тэрнээс төмсдөө бэршгээс газ аваад аваад идсэн. За тэгээ дээрэс нь хормын анхны шүн гайхалтай байдаг гэдэг яриад хотлаа юм байна. Тэгээ чи шинэ 3 цаг япж орж ирээд зүгээр хорхираа. Тэр хотлаа юм байлээ шүү. Амар ядартай байсан. Гэхдээ яг гоё нь яг сайн унтаж амраад гоё байдаг байна. Тэр чи аюу гоёор төсөөлчихсэн. Хормынхан дараа швед руу буцсан уу? Тэгээд буцаа. Сая ямар зорилгоор ирв? Маш хурдан хүрээд ирэх шиг бол. Бид тэр мэдээж шинэ гэр бүл болсон. Тэгээд дээрэс нь одоо шинэ гэр бүл болгонд одоо гардаг хамгийн ихний проблем бол мэдээж нөгөө орон сууц гэр орон тий. Тэгээд бид тэр бас нэг ирээдүйд Монголдоо л ирж амьдрах юм чинь Монголдоо бас нэг байр орон сууцаа зохицуулах гад тэгээд бас нэг хүмүүстэй судалгаа хий. Тэгвэл нөгөө нийтээс ингээд хараадахаар гой гоёл зураг байгаад гой гой бичлэгүүд байгаад идэг. Яг нүдээр очиж хармаар санагдаад. Тэгвэл одоо мэдээж одоо байр аавна гэдэг бол маш том битүүрийн чинь хөрөнгө оруулалт бүх их мөнгө маань одоо тий цуглуулж олсон тэр мөнгө маань бол тийш орох гэж байгаа учраас бас нэг зүгээр нэг интернетээс зураг харж байгаа захиалч хийхээр айгүй хэцүү тий. Тэгэхээр бас нэг өөрсдөө үзэж хараад Монголд маань ямар компаниуд яаж байр одоо юу барьдгийн байна. Мэдээж гой барьж илээ. Тэгтээ бас нэг байршлан гэх. Тийм байршил чанар гэх бүх юм нөлөөж байгаа. Тэгээ бид тэр бас нэг энүүгээр бас нэг цуврал влог хийгээд бас нэг байр авж байгаа влогоо хийгээд ингээд бас нэг залуу гэр бүлүүдэд те бас нэг ингээд тусалцаа болох юм болов уу гэж утсан байхгүй. Тийм. Тэгээд влог маань эхэлсэн байгаа. Бид хоёрын байр авах талаар. Тэгээд ингээд компаниуд үзэл ингээд явал юунуу судлаад явж байгаа. Тийм. Тэгээд одоохондоо бас яг тоочны бас ингээд сонгоогүй л байна. Гэхдээ манайхан бол үнэхээр гоё барьдаг болсон байна. Яг л тэр зурган дээрх шигээ. Гэхдээ зарим нэг нь бол жоохон бас нэг хэцүү юмнууд бас байлаа. Яг л хүн барьчаад нэг 3 4 жилийн дараа их чинь хан маань ингээд цуураа явцсан тий. Тэгмээ санаа нь ингээд эвдэрсэн. Бас нэг тийм аммааргүй ш тий. Ер нь гол зорилго бол тийм шүү. Манай төвшин барьж их л нягт юм бай. Тийм шүү дээ. За тооцоотой хүндээ. Тийм шүү дээ. Юм бол заавал имэрчсэн гэж. Тийм шүү дээ. Ер нь өрхийн санхүүг хэн бадж байна? Би яг үнэ. За эхлээд би бадах гэж үзсэн. Бадагдсангүй. За яг үндэ болоод төвшин амар юм ба. Мөнгийг маш сайн цуглуулдаг. Тэгээд төвшөөд заримдаа ингэ битэр яг 50% оролцоотой байдаг бүх юмда. Тэгээд зарим үед бол төвшөө ингээд яг цуглуулах зүйл дээр төвшөө амар сайн байдаг. Тэгээд хяналт тавихтаар би хяналт тавина гэж хоёр талаасаа маа төвшөө амар нямбаачраас ингээд ямар нэг зүйлийг ингээд тэрэнд зориул ингээд цуглуулах юм бол амар гоё ингээд урамтай цуглуулж чаддаг. Би болохоор жоохон за энэс аваад хичээх гэдэг. Төвшөө болохоор ингээд аюу гоё цоглуулж ингэж нямба байдаг. Бас их нарийн. Хэрэгтэй. Юу мондаг. Тэр нэг амьдралд ингээд яг ингээд ингэх хэвээр тийх хэвээр тэр болд юм ээ. Энэ ингээд айгуугаа ингээд юу гэмдэ. Сэтгэл гаргаад юмэгаа амар сайн ингэж бүтээж бий болгож чаддаг. Тэгээ сая энийг бол нэг муу талаас нь ерөөсөө харж илээгүй. Энэ бол бусдаа ялангуяа хамт олон дундаа л эн чинь маш том үлгэр жишээ байсан байхгүй юу? Одоо яг л манай телевиз дотор байгаа төвшин баяртай хамтарч ажиллаж байсан бүхэл хүмүүс угаасаа төвшөөг нягт юм бай. Альва юмд ингэж нихур ханддаг гэдгийг бүгд л мэдж байгаа. Тэр талаас нь сөхөж хэлсэн шүү. Гомдоод дараа өөрөөрөө ороод намайг дарамтлаад байгаа. Тэг нөө төвшөөгийн нямба байдал нь төвшөөгийн ажил ингээл төвшөөгийн тэнд амар ингээд тэрнгээр ялгардаг. Нэг зүйлийг одоо жишээлбэл ингээл хүн ингээл зүгээр ингээл цацаал хайхад төвшөө ингээл аваал жимбэл гээл ингээл үгүй наашаа бүр Монгол руу ирэхэд хүртэл чимдаан дээр ингээл хувцнуудаа би янзлан төвшөө таалагдахгүй. Төвшөө ингээл бүгдийн жимбэлийг хөж мөрөхөд яг чимдаамыг жимбэл болгоо. Гэх мэт ингээл бүх юм дээр энэ зам байдал амар хэрэгтэй байдаг. Тэгээд дэлгүүр бас түрүүн айгуу гоё хэллээ. Битээр яг үндэ ингээд бүх юм дээр 50% оролцоотой байдаг. Тэгэхээс зүгээр аргагүй байдал битээр нөхцөлд бол амьдрдаг. Яг гэхээр битээр чинь ингээд маа дүлгөнөө маань бол нэг ингээд ажилдаа гараад ирэхээр 24 цаг 48 цаг ингээд ажиллаа явцдаг. Би доотл 8 цаг, дээдл нь 11 цаг ажилдаг гэж сүши тоогоочихын ажлыг. Тэгээд яг 7 хоногт битээр нэг 2 өдөр амардаг байгаа. Тэгэхээр чи ингээд за дүлгөнөө л одоо эмэгтэй айл гэр эмэгтэй хүн юм чинь хувц өнөр авах хэвээр.
төлгөөнөө эмхтэй юм чи тех ёстой гэсэн бодолтой тэнд амьдрах юм бол тэгэл тэр гэр орон бол авах юмгүй болно чинь одоо угаах хувцас эхлээл өмхийрөл те чи ингээл тэгээд би ингээл өглөө босоод өмсөх хувцсгүй болно. Тэгэхээр аль завтай нь аль юутай нь хоолоо ээждэг, аль завтай нь гэр орноо янзалчдаг, ар өнөөнөө мөнгө төрнийхээ асуудлыг зохицуулчдаг. Тийм бай. Тэгж амьдрах юм бол амьдрал өөрөө илүү амттай юм байлээ. Яг л хоёулаа 50-50 оролцоотой бүх юмн дээр. Санхүүгийн хувьд бол яг тэр бол өөрсдөө шийдэх ёстой асуудал юм байлээ л дээ. Европт бол бас санхүү 50-50% байдаг шүү дээ. Тэр нь бас нэг жоохон таалагдаагүй. Яг одоо ингээл эхнэр нөхөр хоёр орж ирсэн ээ, ресторанд орж ирсэн ээ. Тусдаа мөнгө төлөөд хоол идчихсэн. Монгол хүнд айгүй эвгүй харагдаад байгаа. Ээжхүү хоёр орж ирсэн ээ. Тусдаа төлсөн нь эхнэр нь ингээл ярьж байгаа хэдрийг сонсонгот энэ удаа байрныхан мөнгийг чи өгөөрэй. Өмнөх сард би өгсөн шүү ч гэж байгаа шиг тий. Тэгэж мэгээд ингээд тэр нь бол надад таалагдаагүй. Гэхдээ бид хоёр бол тийм байдгүй. Бусад юм дээр бол яг бид тэр 50-50% оролцоотой. Аль нь завтай байна, аль нь чөлөөтэй байна бүх юмаа хийн гэдэг нэг тийм. Тийм бол илүү би нэг ойлгоход амар юм байна. Тэгэхгүй бол манайхаа за эхнэр л хийх ёстой. Манай эрэгтэй мөнгө орж ирэх ёстой гэж ингээл тий. Эмэгтэй нэгээ суучвал тэгэл ер нь тэндээс л асуудлууд үүсэл тэндээс л гэр бүлийн тий ингээ проблемууд үүсээд байгаа юм шиг санагд. Яг л гэр бүнд мөнгө орж ирэх ёстой. Эхнэр нь ч орж ирээл, нөхөр нь ч орж ирээл яг л ар гэрээ асуудлыг ардагаа ажлыг хийх бол яг л орж ирээд ингээ их юм бол амьдрал илүү гоё хөнгөн. Би дараа нь ачаа нэгнээрээ илүү ачаа өрүүлэхгүй болохоор та ингээд баланслаад явчих юм шиг санагддаг тий. Тийм байлээ шүү. Бүсгүйчүүд залуучууд аа. Ер нь энэ хоёрын блогийг үздэг хүмүүс одоо саяны яриа бол их л ойрхон дотн санагдаж байгаа. Одоо ер нь бол одоо тэр блог дээр одоо саяны ярианууд хүртэл өрнжсэнийг би бас нэг зарим нэг нь харсан, сонссон санагдаж байна тий. Тэгэхээр ер нь яг энэ блогийн хөтлөөд гэдэг юм уу тий. Одоо энэ чинь жил 2 жил болсон ба шүү дээ тий. Энүүгээрээ яг одоо энэ нийгэмд гэдэг юм уу, энэ залуучуудад гэдэг юм уу, тэнгийнхэнтэй яг юуг харуулахыг, юуг хэлхийг зорьсон юм бэ? Энэ блогоор дамжуулж гэх юм те зөвхөн энэ блог шүү дээ тий. Анхын битээр энэ блогийг болохоор өөрсдөө одоо тий дурсгалтай ирээдүйд төрөх хүрэх хүүхдүүдтэй зориулж хийжсэн тий. Яг тэгэхээр одоо битэрийн дундаас гарсан хүүхэд бол байхгүй. Тэгэхээр битээр ингээд аав ээж хоёр нь чамайг төрхөөс өмнө бүр чамайг олохоос өмнө ингэж амьдэрдэг байлаа. Ийм залуучууд байлаа шүү дээ гэд ингээд харуулъя гэх. Тэгээд одоо энэ онлайн ертөнцид чинь ингээд ингэж сайхан тий ийм том орон зайд юм болгоныг ингээд хадгалж болох тийм болцоотой тий чанарыг алдуулах тийм болцоотой байгаа үед бит хоёр энийг бас ашиглая гэд. За ингээд битээр үр хүүхдүүдтэй өөрсдөө ингээд зориулж энэ блогийг хийдэг байлаа. За тэгсэн чинь харин энэ блогийн маань айгүй олон монголчууд маань сонгож үздэг болоод залуу гэр бүлүүд үздэг болоод за тэр дундаа болоод 10 жилийнхэн өсвөр насныхаа айгүй их үздэг болсон. Залуу хосууд айгүй их үздэг болсон. Тэнгүү чин битэр чин энийг ингээ зөвхөн өөрсдөө зориулж хийгээд иж болохгүй юм байна. Тэ? Яг энүүгээр дамжуулж бит хоёр яаж бас тэ зөв амьдрч болох уу? Яаж бит хоёр одоо тэ залуу гэр бүлүүд хоорондоо гэр бүлүүдээ одоо битэр чин тийм лаг одоо бас тийм гэр бест гэр бүл бас биш шүү дээ. Тэ? Тэгэхээр чин битээр өөрсдийнхөө тэр гадны нутагт мэдэж авсан, харж авсан юм аа энүүгээр дамжуулж Монголд байгаа гэр бүлүүдэд үзүүлэх юм бол болох юм байна гэдэг юмыг ойлгоод аль болох тэр тал руугаа чиглүүлж блогуудаа хийсэн. Одоо сүүлд гарсан тэр хогийг гадных ингэж хайдаг юм бэ? Яагаад заавал бид тэр хогийг ингэ те холиод хаяад байгаа юм бэ? Тус нь хаяад байна. Сайхан гэр бүлээрээ хөтөлцөө гоё яриад тэгэхэд чи тэнд яг нүдэн дээр өдөр болгон бүр ингэ жоохон хүүхдэд дагуулад ээж нь хогоо ингээл яагаад за одоо энэ хогийг хаана хайдаг үлээ гэж жоохон хүүхдэн гүйччихээд ингээ ялгаж хайж эн чин дөрөөсөө гэр бүлийн хүмүүжлийн юм яваад байгаа байхгүй. Тэгээд бид тэрийг хараад энийг заашгүй оруулах ёстой юм байна гэж энэ тал руу нэр блог чиглүүлж гисэн. Тийм сэдвүүдийг амьдрал дээр байгаа зүйлүүдийг барьж. Ямар ч орчин бас ер нь байгаа орчинд бол зөв амьдрах ухааныг л таниулаад байна шүү дээ. Тиймээс л одоо яг бит хоёр бол нэг зөв амьдраад байгаа юм байна. Бид тэр өөрсдөө сураад байгаа байхгүй. Бид тэр өөрсдөө тэдрээс сураад амьдралдаа хөвшүүлж сурж авсан юм аа. Бид тэрээр ингээд дамжуулаа, блогоор дамжуулаа Монголд байгаа хүмүүстээ өгөөд тэгээ тэнцэнээс маань ч бас олон залуучууд айгүй их юм сурлаа. Та хоёроос айгүй их үлгэр авдаг гэж хэлж чинь тэр маань бас юмний маань үр дүн юм болов гэж бодоод байгаа. Ер нь гэр бүлийн сэтгэл зүйч мэтэр харж зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс олон байх уу? Би тэрээс чи ингээ зөвлөгөө авъя, тэрэн дээр маа найзгүй ингэсэн яах вэ? Тэр ингээ зөвлөгөөхөөс айчж байгаа юм чи. Яана би тэр хүний одоо яг ямар
байдлаар ингээд одоо мууталцсан ямар байдал асуудал үүсэж байгааг нүдэрээ хараагүй цуг амьдраагүй учраас тэг инг гэж хэлэх айгүй хэцүү. Буруу тийш нэргүүлж яа. Тийм буруу бүр ингээд самраа хийчих юм бол. Тэгээ бас нэг юм байгаа. Хүмүүс талаар ингээд битээр ингээд амар мундаг гэр бүлээ нүлгэр жишээс гээл тэгдэг. Тэгэл битээр бол амар баярлдаг. А тэгтээ яг үнэндээ болохоор битээр ерөөсөө мундаг зүйл ерөөсөө огт байхгүй. Яг л адилхан ингээд гэрүүл. Битээр нэг ялгараад байгаа нэг юм нь юу гэдэг сүүл ингээд бодож битээр хоёул амар чалчаа. Амар яриа. Битээр нөгөө нэг бид хоёр ерөөсөө чөлөөс гарахаа товт ярьдаг байхгүй хоорондоо. Юу ч болсон асуудал болсон чи ярина, юу ч хамаагүй ярьдаг. Тэгэхээр нөгөө хамаг юмаа яриад тахлаар нөгөө хоорондох проблемууд ингээд ярьсаар агаад муудалцаад эвдрүүл. Ерөөсөө яриадаа очроос ингээд дор дор юм шийдэгдээл ингээд яваад идэм бэ. Тэрийг хадгалагдаад үлдээхгүй тийм проблем. Тэгэхээр ерөөсөө манай Монгол залуучуудын маань ер нь ингээд харж ажиалахад Монгол залуучууд гэрүүлүүдийн маань донд гарч байгаа асуудлууд хэвшил дандаа тодорхойгүй. Эсвэл хоорондоо ойлголцохгүй байгаа. Эсвэл хоорондоо ярилцахгүй байгаас л үүдээд тахчих санагдсан тий. Тэгээ хүмүүсийн асууж байгаа асуултуудыг харахад дандаа хоорондоо доорхгүй хит хондог ч юм уу эсвэл тэгдэг гэдэг юмнуудыг сонсохоор дандаа хоорондоо ярилцахгүй байгаа. Эсвэл биеинд айл нэг нь тодорхойгүй байгаа гэдэг. Тэгэхээр айл болох биеиндээ тодорхой байгаад юмаа ярилцдаг байх юм бол заавал чилчээ байх албагүй шүү дээ. Заавал яриах албагүй шүү дээ. Тэгэхээр хоорондоо яг юу мөрөөддгийг, хоёлаа яаж амьдрмаар байгаа тэрийг хоорондоо сайхан ярилцаад ах юм бол ингээл хинийч амьдрал зөвхөн бит ярих биш. Хүн болгоны амьдрал ингээл яваад ах юм байна гэж л ойлгосон тий. Тэгж бодоод байгаа. Хамгийн түрүүнд одоо та өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзээ те манай залуу осууд ах юм бол хамгийн түрүүнд юу ямар сэдвээр юугаар ярих байг зүгээр л бие биенийхээ мөрөөдлийг чиний мөрөөдөл юу юм бэ ханаа те чи юу хүсэж мөрөөд байна 5 жилийн дараа чи тэр амьдрал яг ямар болцсон байна гэж чи бодож ийн гэх хамгийн ихний асуултууд юусэн ингээл бие биенээсээ асуугаад нэг сайхан хоорондоо чив чимээх үр хөвгтүүдээ унтуулцсан байна ингээд нэг ярилцаад үзээрэй. Тийм бол айгүй их юм тодорхой болоод тэгээд за тэгвэл чи ингэж бодож байгаа би ингэж бодож байна. Тэгвэл хоёулаа эннийхэн төлөө маргаашнаас эхлэеч гэдэг юм уу те. Ингээд яваарай л гэж хэлмээр. Би тэр яг тэгэл ихээс яг л. Тэгэл ингүү чинь ингээд юм ярилцмаар санагдаад хүүе дэлгөөний нөгөө нэг ярьж исэн юм чинь ингээд ингэчлээ штэ яавал бэрүү гэл ингээд хоорондоо ярилцаад маш сайн ярилцаарай л гэж. Энэ бас сайн тал шүү те. Ер нь монголчууд нэг одоо тийм нэг өөрсдөө нэг их бүрэг ичимхээ дотгошоогоо тий одоо нэг юм бодож санчаад юм эсвэл нэг жоохон юмд гомдчоод энэ дотор нэг буглаад яваад байдаг нөгөөдөө тэрийн цуглаад чаддаг тий нөгөөдг нь ингээ гаргаад хийж чадахгүй ингээ нөгөөдг нь ингээ цугласаар байгаа бүр ингээ нэг буул гарч чулуу болоод нэг дэлбэрхрээ тэгээд нэг гэр бүл салдаг ч юм уу тий эсвэл нэг хар муухай үйл явдал хүргэдэг ч юм уу бас нэг юм байгаад байна л да. Тэгэхээр тэр ярилцна гэдэг чинь бас их гоё гэр бүлд их гоё сайн тал ба шүү дээ. За тэгээд мөрөөдлийн самбарын одоо 2019 он 2020 онд самбар дээр ямар зургууд байгаа бол за тэгээд энэ яриагаар нэвтрүүлгээ өндөрлөе гэж. Тийм. За битэрийн мөрөөдлийн самбар бол 2000 бүр 100 он хүртэл бичигдсэн байгаа тийм. Тэгээд тэн дээр бол мэдээж битэрийн алтан өр мөнгөн өр мэтрийг 20-ийн тал дээр бол ингээд мөрөөдлүүд үргэлжлээ явна. 2019 онд хийгдэх битэр чин Positive Mongolians гэдэг энэ одоо төслийн маань энэ бол зөвхөн битээр л одоо өнөөдөр ингээд хүмүүс битэрийг л гэж бодоод тах шиг байна. Энэ маань бол цаана бол маш олон залуучууд ингээ орон оронд байдаг. Одоогийн байдлаар 13 орн байна уу? 20 доо орноос 12 3 нийтдээ. Тийм. 20 доо орноос одоо 20 доо орны төлөөлөгч байгаа. 12 3 орны төлөөлөгч нь бол бүр маш идэвхтэй байдаг. Ингээд орон оронд манай төлөөлөгч нар байгаа. Яг Positive Mongol яг эрен мэдээллийг тухайн орондоо хүргэх одоо тийм төлөөлөгч болоод сууж байгаа. Тэр төлөөлөгч нөрөө одоо хүмүүстэй танилцуулах 2019 оны бидний хийх ажил. А дээрэс нь бид нар нэг ном гаргахаар төлөвлөсөн байгаа. За тэр ном байна бол одоо манай төлөөлөгч доор хаяж хамгийн доотлол нь тэр орондоо 7 жил амьдэрсэн, дээдл нь 20 гаруй жил амьдэрсэн тийм усуд байгаа. Тэгэхээр чин тэр орныхоо ингээд одоо эдийн засаг хүн амын харилцаа юу бүх юмыг ер нь бол айгүй сайн мэддэг усуд байгаа учраас бүгдээрээ орон орноо ингээд төлөөлж аваад ингээд ном гаргаад бүгдээрээ энийг ингээд монголчуудаа бэлгэлээ. Одоо хин ингээд Швейцар руу аялье гэж тэгэхэд чинь яг очиод хамгийн хямдхан зардлаар юу үзэх үү? Бид ингээ онлайнаар тэр болгоо үзэж чадахгүй шүү дээ. Гэвч Швейцарт 20 хэдэн жил амьдэрсэн тэр хүн болов хаагур яаж явах хямдхан аялж болох уу? Юу заав Швейцарт очиж үзэх ёстой бүгдийг мэдчихэж байгаа шүү дээ. Дээрээс нөгөө бид чи өмнө нөгөө номнуудыг дандаа гадаад хүний англи хэл дээр хэвшлэг үздэг байсан бол одоо яг нөгөө монгол сэтгэхүйгээр монгол хүн өөрөө ингээд жишээлбэл Туркид очиход шалдаа явж болохгүй. Тэрийг одоо мэдгүй хүмүүс шалдаа уцлаад очдөг ч юм уу. Тухайн орны ингээ бусдаас өөр идэг соёлоодыг хүртэл тэр номондоо бид нар оруулъя гэд. Тэгээд сургууль, ажиллахыг хүсэж байгаа нийгэм нь одоо ингээ бүх аялаад очиход яхаа ерөөсөө л гарын авлага болохоор орон орны тухай тийм номыг бидэд хийхээр одоо хэлүүлээд ихсэн байгаа. Ихэлсэн байгаа. Тэгээд тэр номонд бол одоо нэг номон дотор та ерөөсөө 20 одоогийн байдлаар 20 орн руу
очих одоо гарын аврагыг бид нар бэлтэж байгаа гэсэн үг байна. Тийм. Яг одоо жишээ нь одоо Солонгост очиход яг юунаас эхлэх ёстой? Манай Солонгос дахь хоёр төлөөлөгч маань бүгдийг бичих байхгүй. Солонгос эмчээр явхад яах вэ? Эмнэлгээр явбал яах вэ гэдэг л тийм. Нөгөө нэг одоо нөгөө дэлхийн авт гарна гэж яриад ерөөсөө нөө чөлөөтэй хүмүүс ер нь ихэвчлэн ингээл нэг аялахаараа доорхыг 2 3 орноор явдаг болчиход байгаа шүү дээ. Өмнө нь бол хэцээсэн бол одоо бол ингээл айгүй гоё нээлттэй болоод тэгтэл ингээд нэг орноор нь очиод нөгөө ойр зүйтэй орноор нь орлоо бас ингээд сайн мэддэггүй. Тэгвэл одоо нэг орны төлөө нэг л ном худалдаж аваад ингээл үздэг байсан бол бид нар болохоор одоо Монгол хүний эсэхүүгээр яг ингээд тэр орнд ямар боломжууд байгаа бүгдийг нь л оруулсан. Нэг шингээний орнуудыг ингээл тойроод ирэхэд л дотор шингээний орнуудын тухай юмнууд нь байхаар л. Тэгээ нөгөө Монгол хүнийгээ дэлгүүрний онцож хэлээд байна. Гадаад хүн болоод өөрийнхөө орны талаар ингээд тэрүүгээр аялуул гоё, энэгээр аялуул гоё гэдэг. Тэгтэл нөгөө Монгол хүн ерөөсөө тэр нэг болтгоо те таардгүй. А Монгол хүн өөрөө ингээд монголчуудад энэ зүгээр юм байна гэдэг чинь амьдралын туршлагаар мэдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол айгүй давуу талтай гэж боддог. Гараагүй номныхын PR-ыг амар хийчихвээ. Энэ яалтчгүй борлуулалтын талыг юм хийчихсэн шүү. Энэ бол айгүй бас бид тэр нөгөө пэйжн дээрээ ингээд ном хийж байгаагээ бичсэн чинь бас айгүй хүмүүс гоёор хүлээж авч илээ. Хүлээж байгаа шүү гэт. За тэр бол одоо 19 оны мөрөөдлийн самбар дээр байгаа юм шүү дээ. За 19 онд эргэж болцоод 20 оных нь мөрөөдлийн самбарын тухай яриа да. За тэгээд өнөө маргаашгүй буцах гэж байгаа. Тэгээд эх орондоо ирээд эрхэлж нялхарж агаад буцсан хүмүүс эргэж очиод ажиллаа яахэд бас хөнгөн гонигтай явдаг. Очиод нэг тэрэндээ дадах гэж эх орондоо сандаг тий. Энд үлдсэн ах トゥ нараа сандаг. Гэсэн ч гэсэн өмнө тавьсан том зорилготой учраас мөрөөдөл зорилгоо биелүүлээд мэдээж эх орныхоо цэцэглэлтэн сайхан хувь нэмрээ оруулах ёстой хүмүүс шүү. Тийм ээ олон ч хүмүүс бас та хоёрыг маань хүлээж байгаа. За тэгээд нэвтрүүлгийн маань бас ууган хөтлөгч телевизийн маань үүсгэн одоо байгуулахад хамгийн их оролцоотой байсан ерөнхий найруулагч маань ирж нэвтрүүлэгт маань оролцож олон сайхан зүйлсийн талаар ярьсанд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгтээ маань хамтран ажилладаг G7 буюу сэргээгч кофег бас бэлгэлээ. Швед очиод уугаараа. Тийм нэр энийг авч яваад уунаа. Тэр чинь кофе амар орцсон шүү дээ. Европтойгоо усууч нэгэд орчдөг юм байл шүү дээ. Чи кофе уудаггүй байсан. Ажилтны хүмүүст бол одоо их сайхан сэргээж өгнө гэж байгаа. Харин тийм. За тэгээд урилга хүлээн авсанд маш их баярлалаа. За тэгээд одоо төвшөгийн хамгийн сүүлийн сэтгэлийг би сонсмоор одоо энд ингээд жишээ нь одоо би тэрийн орон суугаад ч юм уу заримдаа ингээд өндөр сандал дээр суугаад ингээд хүмүүсээ сэтгэлийн сонсвол хүн байцаагаа сууж идэг байсан. Одоо өөрөө ингээд яг дөржин гудамжтайгаа хоймор суугаад ингээд ярихад яг энэ цаг мөчид төрсэн сэтгэл ямар вэ? Эргээд бас телевизийн хаалгаар 5 жилийн дараа орж ирэхэд тийм ээ бас өөрчлөгдсөн зүйл их байгаах. Мэдээж мөр зэрэгцэн хамтарч ажиллаж исэн олон хүмүүс нь бас нэг тийм гой дулаахан өвтөж авсан байгаа тийм. За ер нь телевиз буцаад ажиллаж исэн хамт олон дээр телевиз дээр орж ирэх мэдээж гоё байна. Үнэхээр гоё байна. Би бас нэг нууцыг хэлэхэд би яг ирснийхаа маргааш нь телевиз дээр ирсэн шүү дээ. Яг ойрхон тэгтэл телевизэн нөгөө яг нөгөө амгцсан байсан учраас хинч байгаагүй. Тэгээд яг гаднаас нь харчаал тэгээд бас гоё болцсон байна. Сая ингээд дотгошоогоо ороод чи зөндөө олон юмыг өөрчилсөн байна. Гоё гоё бүр улам гоё шинжилэлт хийсэн байна. Дахиад нэг давхар нэмэгдсэн байна шүү дээ бүр тий. Эн чинь тэгээд ер нь цаагаараа болоод өсөж дэмжиж байгааг л харуулж байна тий. Тэгээд өнөөдөр бас ингээд өөрийнхөө бүр хамгийн анхны дугаараас нь эхлээл хөтлсөн шүү дээ. 2 жил гарan хөтлсөн. Тэгээд энэ нэвтрүүлэгтээ өөрөө ингээд зочноор суугаад орж ийн гэж өстой бодож ирсэнгөө. Тэгээд суугаад зочноор ороод суусан чинь тэр дундаа гэр бүлийн хүнтэй суугаад орчих гоё байдаг юм байна. Тэрийн хамгийн анхны бас нэвтрүүлэгтэй хамт орсон. Тэгээд хамгийн юмнууд аягүй их болчиход байна. Тэгээд ингээл бас сэтгэл хөдлөөд ингээд их юм ярихаар уйлчих гээд байна. Ер нь нулимс нойрхон шүү дээ гэж. Би тийм бас тийм ойлгохгүй шээ. Тэр нөгөө бичлэг дээр наваг тэр уйлж байгаа хэсгийг аягүй их түүгээ авциж хүмүүс наваг их уйлах гэж. Уулахаа байдлаар харуулсан. Харин тийм. Тэгээд төгсөлт минь ганц хэлье гэж бодож исэн юм хэлчихв. Тэ. Би тэр тэнд очиод ганцхан юмыг аягүй сайн мэдэрч авсан. Яг тэгэхээр эх орон гэдэг зүйлийг бүр чин сэтгэлээсээ мэдж авсан. Өнөөдөр Монголд байгаа монголчууд маань Монгол орн тийм байна, Улаанбаатар тийм байна гэж боддог энэ муухай бодлоо авч хаяараа. Бид хоёр тэнд бол маш олон үндэстний тий одоо манай ээж маань 20 эдийн хүүхэдтэй одоо ангид хэлний бэлтгэлж явж байгаа тэнд 13 орны хүн цуглалцсан биз 20 хүн цуглахад тий тэр чинь тэр олон үндэстнүүд ингээд цуглаа тэнд амьдарч байна. Тэгэхэд чинь өөрийн гэсэн эх оронтой, өөрийн гэсэн тусгаар улстай, өөрийн гэсэн соёлтой тийм улсууд чинь тэнд яг үнэн баавар гэдэг юм байна. Тэгтэл эх оронд нь дайн дажин болцсон ямарваа нэгэн зөрчил болчихсон, үүмээ самуу болцсон орны улсууд хүний нутагт
айлд ингээд ирчээд иж байгаа ямар муухай хавчиг байдаг юм бэ. Би нэг юмыг айгүй сайн мэдээж аваад эмзгэсэн баггүй. Тэрний юу гэхээр ингээд би ингээд нөгөө суши тоогооч игээд бид нар ингээд яг кас хийдэг нэг сир залуу байдаг гэсэн. Тэгээ бид нар ингээд монголчуудаараа ингээд Монголд байгаа мэдээгөө үзээл тэнгуү чинь офшор гэл ингээд ярьсчинь бид нар ингээд ааста муусан одоо офшорчд гэл Монголын ингээд хар бараа мэдээгээл монголоолог муулаад ингээд үз. Нөгөө залуу чи хэлийг ойлгохгүй шүү дээ ингээд хараад гол мэдээч дууссан. Тэгээ хамгийн сүүлд нь юу гэж хэлсэн бэ? Танаа мэдээ чи ямар гоё юм бэ? Нэг ч дайны тухай мэдээ гарсангүй, нэг ч бөмбөгдөл гарсангүй гэдгсэн чинь бид нар ингээд бүгд сонирн болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрийг сонссон бид нар ингээд сая офшор гэж ярьж ирсэн. Манай улс төрчид гээд мангар юм ярьж ирсэн. Бид нар ингээд айгүй жоох хүчиг ботогдож байгаа байхгүй. Тэгтэл тэр хүн эх оронгүй болчихсон. Бидний мэдээнээс ингээд бөмбөгдөж байгаа хот гарч ийн үү гэд хараад исэн байгаа байхгүй. Тэгтэл бид нар ямар гоё эх оронд амьд. Жохо эдийн засгийн асуудал байгаа л та тий. Тэгтэл ямар гоё эх оронд амьдарч байгаа. Хэрвээ шивэдэд янз бүрийн юм болоо гэхэд би очих эх оронтой байхгүй. Тий. Ингээд гэр оронтой байхгүй. Тэгтэл хэрвээ сэрийнх нь ингээд гар гэдэг тэр өнөөдөр хайчих юм бэ тий. Тийм зөндөө усуд бай. Тэгэхээр энэ эх орноо хайрлаараа, энэ хотоогоо хайрлаараа тий. Бид нар нөгөө ингээд байгаа учраас ингээд хардгуул юм байна л да анзаарч тий. Энэ хийж батсан юм аа гэж. За баярлалаа. Тэгээд үнэхээр бас залуучуудад маань тэр зам одоо өсвөр насныханд залуу гэр бүлүүд за тэгээ үед ингийн залуучуудад бас үнэхээр сайхан хэрэгтэй мэдээллийг тэр зам одоо энэ дэлхийд дахинд одоо яаж ажиллаж амьдарч болох уу одоо энэ хөө даяарчил гэдгийг одоо яг өөрийн биеэр яаж мэдэрч болох уу гэдгийг бол одоо манай төвшөө төлгөнөө хоёр манаас залуучуудад нэлээд сайхан тайлбарлаж өглөө үнэхээр сайхан үлгэр дуурайл болж чадлаа. Над чадаж яваа тийм ээ. Энэ хоёр сайхан залуу маань ингээд нэвтрүүлэгт маань хүрэлцээрж оролцлоо ингээд хоёртой цааш ч гэсэн одоо энэ залуучуудаа Монгол түмнийгээ тийм ээ. Энэ хүү одоо сошиал ертөнцөөр улам сайхан одоо гэрэлтүүлж гэгэрүүлж яваарай гэж одоо нийт үзэгчдийнхээ өмнөөс хүсье. За баярлалаа. За тэгээд нэвтрүүлгээ эхлүүлсэн юм чи одоо өөрөө шүү дээ. За тэгээд баярлалаа. Бид хоёрыг бас ингээд нэвтрүүлэгт оролцуулаад тэгээд ингээ бид хоёр чинь ингээ бас ингээ сүүлийн хийсэн үг чинь ингээ бид хоёрыг бас амар улам хариуцлагатай болгоо ачиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө бид хоёрыг дэмжих нөгөө пэйж хуусны маань лайк нэмэгдэх болгонд YouTube-ийн маань subscribe нэмэгдэх болгонд бид хоёр бол эн чинь ингээд айгүй хариуцлага ирж байна гэж бид хоёр бол ойлгодог байхгүй. Тэгээд улам юмаа бол мэдээж чанартай хийн. Энэ тал руугаа мэдээж ажлуудаа хийн. Тэгээд өнөөдөр бит хоёртой яг энэ цаг хугацаанд бид дөрөвтөө байсан бит хоёрын яриаг ингээ амтархан сонсоод яг энэ хоёр яг юу хэлэх гээд байгаа юу одоо ярих гээд байгаа гэдэг талаас нь үзсэн танд баярлалаа. Бит хоёрын өмсөн хувцсыг хараад өвсөө ингээ янзалцсан байж тээ гэж одоо харж үзсэн болоод бит хоёрын хэлэх гээд байгаа санааг та ойлгоогүй шүү. Тэгэхээр тэр талаар бит юмнуудыг үзэж байгаараа аливаа юмыг яг юу яриад байна уу юу хэлэх гээд байна уу гэдэг талаас нь ямарваа нэг юмыг үзэх юм бол та тэр юмны гол охийг олж үзье шүү гэдэг юм сайхан үгээр дуусгамаар байна. Тэгээ манай монголчууд ихэвчлэн гадна талыг хараад яриад идэх шүү дээ тий. За ингээд доржин гудамж нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрлээ. Баяр та. За баяр та.